ирээдүйн тухай зовоод исэн, өнгөрсний тухай бодоод исэн. Энэ бүх зүйл чинь хоосон юм байна гэдгийг танаад зовлонгоос ангижрах тэр арга юм. Сайн уу. За энэ удаагийнхаа бичлэгээр бид хоёр Хариу үлдэхгүй дадал гэдэг номын тухай ярилцах байгаа. Тэгээд энэ Японы зэнгийн лам хүн Кусанаги Рюшин гэдэг хүн бичсэн ном байгаа. Кусанаги Рюшин маань өөрөө 1969 онд төрсэн юм билээ. Тэгээд 16 настайдаа гэр бүлийн асуудлаасаа бодлоод гэрээ орхиж яваад лам болсон юм билээ. Тэгээд яг энэ номон дээр болохоор 2560 жилийн өмнө амьдарч исэн Сиддхарта Гаутама буюу бид хэдийн Будда гэж нэрлэснээр яг тэр хүний ярьсан яриа хэлсэн үг одоо философи сургаалыг ерөнхийдөө дэлгэрүүлээд яг хариулт гэж юу юм бэ гэдгийг бид хэдэд ингээ ойлгуулах гэж хичээсэн тийм ном байгаа. Тэгээд энэхүү номын яг гол санаа нь нөгөө Буддагийн сургаал дээр үндэслээд ингээ байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт бид хэд нөгөө нэг шашин дээр ч юм уу өгдөг чинь гандаа ороод ч юм уу эсвэл ингээ юу ч хэдэнтэй төв ном уншуулаад ч юм яг тэр тухайн тэр философийг ойлгохгүй байгаа шүү. Тэгэнгүүт энэ тухайн зохиолч маань болохоор яг энэ Буддагийн рационал ухаанаар бичсэн яг энэ философик санаануудыг нэг орчин үеийн хүмүүсийн яг энэ амьдрал зовлонд угаас яаж ингэж ярих уу гэдэг санаагаар бичсэн учраас илүү тийм алдартай болсон болов уу гэж бодож байгаа юм. Тэгмүүд 2500 жилийн өмнө ингээд одоо амьдарч ирсэн хүний бичсэн зовлонгийн тухай одоо сургаалууд нь одоо ч гэсэн хүчинтэй байна гэхээр бид хэд ингээд хэдий ухаалаг утастай болоод хэдий ингээд машин ундаг те амцаарнаас басан ч гэсэн яг хүний сэтгэлийн тэр одоо зовлон гэдэг тэр зүйл нь бол хизээд хിവэрэ юм байна гэдэг бас санаа ер нь хүчинтэй юм байна. Тэгэхээр яг одоо сэндгүй ингээл завхаар зовлон бол хязгааргүй хэцүү юм шиг санагдаж байгаа боловч яг үнэндээ 2500 жилийн өмнө байсан уу өнөөдөр байна уу хамаагүйгээр зовлонгийн тэр мөн чанар шалтгаан тэгээд тэр нэг юм одоо нэг хідэн категорид ингээ хооцсон байгаа шүү дээ. Тэр категориуд нь яг л ингээд ерөнхийдөө төстэй адилхан байгаа нь бас маш сонирхолтой. Тэгээд за Буддагийн зовлонгийн 4 үнэн гэж байдаг бидгээд юу багасаал зурагтаар ч юм уу те зөндөл сурчилсан шүү дээ. Тэгмүүд энэхүү зохиол маань яг тэр Буддагийн 4 үнэн дээр зовлонгийн 4 үнэн дээр тулгуурлаж бичиж байгаа юм. За тэгээд тэр 4 үнэн нь юу вэ гэхээр зовлон бий, зовлон шалтгаан бий, зовлонд шийдэл бий, зовлонгоос зовлонгийн зам бий гэд 4 юм байгаа. Зовлонгоос гарахад зовлонгийн тухай юм 4 үнэнгээс гадна зовлон гэмт 8 ер нь зовлон байна гэж яг хуваасан байгаа юм. За тэр 8-д нь болохоор нэгдүгээр нь амьдрах өөрөө зовлон, хоёр дахь нь хөтлөх зовлон, гурав дахь нь өвдөх зовлон, дөрөв дахь нь үхэх зовлон, тав дахь нь аягүй нэгэнтэй уулзрах зовлон, зургаат дахь нь амрах саднаас хагацгаач зовлон, долоод дахь нь зорьсноо ирээд болохгүй байх, найм дахь нь болохоор зоргоороо хүний сэтгэл ер нь зовлон юм байна. Тэгээд зовлон бол ер нь ингээ хэлэх гээд байгаа ерөнхий санаа зовлон бол амьдралын угаасаа нэг их хэсэг. Тэгэхээр тэр зовлон байгаа нь угаасаа тодорхой. Гэхдээ бас тэр зовлонгоос гэтлэх арга нь бас байгаа шүү. Ингээд тэгээд энэхүү одоо түрүүний хэлсэнчлэн энэхүү ном бол тэр зовлонгоос гэтлэх тэр аргуудыг хүн өөрийнхөө сэтгэл дотор зовлон бол угаасаа дотор л байгаа шүү дээ тийм. Тэр нэг юм дотоод ер нь хариултлаас үүсэж байгаа. Тэгээд тэрийг яаж ирнэ? Тавж гарах тоолох тэр шийдлийг хэлж байгаагаараа бас их гоё. Зүгээр нэг сургаал айлдах биш тийм. Тэгэнгүүт яг номны маань нэр нь өөрөө хариу үлдэхгүй дадал буюу өөрийгөө ажиллах ухаан суралцах нь гэдэг нэртэй ном байгаа шүү дээ. Тэнгүүд яг одоо саяны хэлсэн зовлон бий гэд зовлон байгаагаа хүлээн зөвшөөрөх тэрийг ажиглах. Тэгээд одоо тэр 8 зовлонг ч гэсэн хүлээн зөвшөөрөх юмнууд байгаа шүү дээ. Тэнгүүд зовлон өөрөө хаанаас гарч ирж байгаа вэ гэхээр ямар нэг юм тохиолдоход тэрэнд үйлдэж байгаа хариу үйлдэлээрээ хүн өөртөө зовлон авчираад байна гэсэн утгатай гэж ойлгоод байгаа юм. Одоо ямар нэгэн гадаа ингээд би алхаа явж байнгут хэн нэгэн хүн над руу амар муухай хардаг ч юм уу те. Тэнгүүд яана би ямар буруу юм хийчихвэ гэдэг ч юм уу. Тэгэхэд яг үнэндээ тэр хүн намайг анзаараачгүй зүгээр л ингээд тиймэрхүү харцтай хүн байж болно шүү дээ. Тэгэнгүүт ганцхан тэр хүний харцнаас болоод
би зовх уугүй юу гэдгээ өөрөө шийдэж байгаа гэх юм уу. Тэнгүүд нөгөө хүн ингээ муухай хардлаа гэхэд би өөрөө дотроо өөрийгөө ажиглаад би чи юу болчихж байгаа вэ? Энэ хүн юу илээ, би юу илээ гэдэг ч юм уу. Одоо би энэ дээр хариулт үлдэхүүгүй юу гэдг нь анхныхаа дээр ажиглалтаас ахуулаад тэгээд би өөрөө тэрийг зовлон болгох уу болохгүй юу гэдг нь яг тэр хариу үйлдэлтэй хамгийн холбоотой юм байна гэж ерөнхийдөө ойлгоод байгаа. Ер нь өдөр тутмын амьдрал ч юм уу, ажлын амьдрал ч юм уу, гэр бүлийн амьдралд хүн тасралтгүй зовлон тээж яваа гэд явж байгаа шүү дээ. Энд ч болохгүй байх, тэрж болохгүй байх гэд. Тэгээ тэр болгоныг ингээ ширхэгчлэн нарийн харангууд яг нөгөө 8 зовлонд хуваагаад яг тэгээд нарийн хилээд өгсөн хөрхөн байгаа даа. Яг үнэндээ зовлон гэж угаасаа байдаг юм штэ. Тэгээд чи хариу үйлдснээрээ ингээд тэр зовлонг өөртөө хураагаад байгаа гэх юм уу? Нэг тиймэрхүү юм байгаа даа. Тэгээд за тэнгууд нөгөө нэг за хаж хариу үлдэхгүй байх юм бэ гэдэг ч бас тэнгууд анзаарахад ер нь тэр зовлонгоо таньж мэдъя гэд. Тэгвэл таньж мэдж анзаарахын тулд ийм бас юм 3 арга ингээ хувааж байгаа. Нэгтгэн болохоор үгээр нэгтлэх арга. Тэр нь одоо юу ч гэдэг те ямар нэгэн одоо хэцүү сэтгэлд нь хэцүү юм боллоо гэж бодгоо би нэг юм төгшөөд байгаа юм шиг биш үү? Би эсвэл ингээд санаа зовоод байна. Би ер нь бие бариад байна гэдэг ч юм уу те. За тиймэрхүү байдлаар нэр өгөөд тэр тухайн зовлонгоо анзаараад тэгж нэр өгөх нэгтлэх үгээр нэгтлэх арга байгаа. Хоёр дахь нь болохоор ангилах. За миний дотор ингээд сэтгэл дотор үүсэж байгаа энэ одоо энэ хариулт уур байна уу? Гэтэ 3 хон л юм байгаа юм. Уур, шунал болоод хадуурал гэд. За би уурлаад байна уу? Эсвэл би хадуураад байна уу? Эсвэл би ингээд миний шунлын сэтгэлээс үдээд байна уу гэд энэ 3-аагаа ингэж ерөнхийдөө тэрийг анзаарах гэх юм уу? 3 дахь нь болохоор шүүнд өгнөхгүй байх гэд. Ер нь аливаа зүйлийг яг энэ ном дээр гарч байгаа ямар нэгэн хүлээлт өгөх, ямар нэгэн байдлаар шүүнд өгнөх хэн өөрөө зовлонгийн шалтгаантай юм аа, зовлон үүсгэж байгаа юм аа. Юу ч ингэж шүүнд өгнөхгүй байх юм бол хүн бас зовхгүй гэж болох юм. Жишээ нь нөө муу байна, сайн байна. Тэр тусам өөрийгөө ч гэсэн азгүй амтан чадахгүй байна гэж дүнгүүгээр зүгээр л ажиглаад чадах бүхнээ л хийгээд тэгэл сайн сайхан ирээдүй хэн төлөө ер нь тэмүүлэх гэх юм уу. За тэгээд энэ дундаасаа нөгөө нэг хадуурлыг таних гоё юм тасгал аргууд бас хэлж өгсөн байсан. Надад баг хамгийн одоо сайхан санагдсан миний амьдралд одоо шууд тутгаараа нөлөөлсөн зүйл бол тэр хадуурлыг таньж байгаа тэр аргуудын тухай аргын байсан. Жишээ нь ингэж байгаа нүдэ ханаад тэгээд урталтаа энэ урд ширээн дээрээ ингээд өглөө эцэг өглөөний цайгаа ч юм уу юу ч хэдэн те нэг юм төсөөлье гэдэг чинь. Тэнгүүд нэг юм сүтэ бодаа ч гэдэг юм уу те эсвэл юм банан ч юм уу ингээд уртаа ширээн дээрээ байна гэж төсөөлөд тэнгүүд нүдэ нээх үед яг ингээд энэ нүднийхээ энэ торлог бүрхөвчээр ингээд харж байгаа. Яг энэ ингээд том ингээд нэгэд харж байгаа. Яг энэ бол яг одоо юм аа, энэ бол бодит зүйл юм аа. Харин чиний сая нүдэ ханаад төсөөлсөн тэр нэг юм өглөөний цай ч юм уу те юу ч хэдэ төсөөлсөн тэр зүйл бол хадуурл юм аа. Хадуурл бол яг юм. Тэнгүүд ихэнхдээ хүмүүс өнгөрсний тухай ч юм уу те. Өстө 16 жилийн өмнө ч юм уу ээж намайг тэгэхэд тэгж гамтаасан гэдэг ч юм уу те. Эсвэл өөр юу ч хэдэ найзтайгаа чөтөр тэгээд гэд тэрний тухай тасралтгүй бодох ч юм уу те. Эсвэл ингээд ирээдүйдээ санаа зовоод огтхон ч одоо тайван байж чадахгүй. Амар төгшөртэй байх ч юм уу. Тэнгүүд эдгээр ингээд яг үнэн юм шиг хэрнээ хүний сэтгэлийг хадуурлаж байгаа гэдэг утгаараа энэ бол нэг юм одоо тусгүй зүйл зовлон авчирч байна гэж үзээд тэгээд ерөнхийдөө энэ хадуурлыг таньж байгаа энэ аргыг хэрэглээд нүдээ ингээд одоо нэгээд маш тодор ингээд энэ өрөөгөө хараад өөрийнхөө биеийг мэдрээд цохны цадхыг хараад энэ ингээд бүх зүйлээ мэдэрсний дараа саяны ингээд ирээдүйн тухай зовоод исэн, өнгөрсний тухай бодоод исэн энэ бүх зүйл чинь хоосон юм байна гэдгийг танаад зовлонгоос ангижрах тэр арга юм. Тэгээ ер нь би хадуураад байна уу гэдгээ ингээд ажиглалыг саяны аргаар ажиглаад тэгээд одоо энэ байгаа зүйл одоо цагтаа маш сайн төвлөрөөд тэгээд ер нь өөрийгөө ажиглахад суралцаарай гэд бас тийм тасгал засмсан бас надад маш их одоо нэг юм таалагдсан зүйлсүүд энийгээс.
Одоо тэр яг хадуурахгүй байх төлөв нь ерөнхийдөө хамгийн баг байгаагаараа өөрийнхөө хамгийн жаргалтай байх төлөв байгаа шүү дээ. Тэнгүүт яг энэ номон дээр хамгийн хөөрхөн тайлбарласан юм нь яг байгаагаараа байх гэж юу хэлдэг вэ гэдгийг хэлсэн байсан. Өөр янз бүрийн фэйсбүүкээр ч юм уу жоохон багаас юм ч юм уу чи өөрийнхөө байгаагаараа бай гэж байгаа мөртлөө яг тэр нь юу бэ гэдгийг ерөөсөө хизээж тайлбарлахгүй байгаа шүү дээ. Тэнгүүд яг өөрийнхөө байгаагаараа байна гэхээр өөрийгөө янз бүрээр ингээд хэлбэртэж ерөөсөө хүчлэхгүйгээр тэгээд нэг юм биеэ сул тавиад тэгээд шулуун шудраг тэгээд нэг юм олон бодохгүй яг юм байгалийнхаа яг гол шиг урсгалаараа яг нэг юм энерги шаардахгүй төлөв гэд тэгсэн байсан. Энерги шаардахгүй гэхээр ерөнхийдөө хамгийн гол нь тэр нэг хадуурахгүй байх төлөв байгаа шүү дээ. Хадуурл нь юу вэ гэхээр янз бүрээр ингээд нэг хүнтэй танилцлаа гингүүт за би энэ хүнд таалагдмаар байна. Тэрний талаа одоо юу хийдэм бэлээ гэдэг ч юм уу. Эсвэл энэ хүн намайг ингээд шархлуулна гэж бодоод тэр шархлуулна гэж бодсноос болоод хан босгож харьцах ч юм уу. Тэрэн дээр ч гэсэн зөндөө их энерги зарцуулж байгаа. Маш тодорхой ингээд юм ярих гад тэгээ байжсэн чинь яг үнэндээ тэр хүнийгээ сайн сонсохгүй ингээл өнгөрснөө бодоод ирээдүгөө боддог ч юм уу. Тэр ч гэсэн хадуурл болчиход байгаа шүү дээ. Тэнгүүд яг хадуурахгүй төлөв бол ингээд өөрийнхөө байх төлөв юм аа. Тэгээ өөрийнхөө байгаа үедээ хамгийн жаргалтай яг одоодоо ингээд төлөвлөрөө тэгээ байж байгаа шүү дээ. Тиймэрхүү юм байгаа тахшигсэн. Тийм энерги зарцуулахгүй төлөв тэгэхээр сайн гоё санагдсан. Тэгэхгүй болгоо ингээд үлми дээрээ яваад ч юм уу хитрхи хичээгээд ч юм те бусдад таалагдах гад тэгэхээр яг өөрөө юу бодож байгаа яг өөрөө юу хүсэж байгаа юм тэрийг ингээд дарчж байгаа болохоор ер нь их тийм гонхтой химэл гэх юм уу те тэгвэл яг өөрөөрөө байгаад огт энерги илүү энерги зарцуулахгүй тэгж байх хал ер нь хүний хамгийн одоо их байх ёстой төлөв юм шиг. Харин тийм баха. Тэнгүүт одоо түрүүн ярьсанчлаа одоо өөртөөгөө бас ингээ харьцах ингээд ажиглах аргууд байгаа шүү дээ. Тэр үгээр нэгтлэх, ангилах гэсэн. Тэрнээс гадна хамгийн хөөрхөн юм бусад хүнтэй харьцах техник бас байгаа. Гэтэ тэрний өмнө өөртөөгөө ярилцах дээр хамгийн хөөрхөн санагдсан тэр нэг нүдэнэ гэдэг юм цэжлэхэд амархан юм шиг санагдсан. Яг хэллэх нь хүртэл тэгэнгүүт яг гадны юмнуудад ингээ амар их сэтгэл санаа буснаа хэцүү байх юм бол нүдэ ханаад тэгээ өөрийнхөө анзаараад ямар бодол орж ирж байгаа анзаараад өөрийгөө шүүхгүй ингэж байгаа. Тэгэнгүүт нүдэ ханаад байжангууд ингээ хадуурах юм гарч ирнэ шүү дээ. Ирээдүйдээ одоо яана гэдэг ч юм уу эсвэл өнгөрсөн юмдаа харамсдаг ч юм уу. Тэгэх юм бол нүдэ нээгээд яг тэрүүний яг мэдрэмжиндээ анхаарад амьсгалтай ч юм уу амьсгал орж гарч байгаадаа эсвэл гадаа алхаад явж илаа гэхэд ганцхан хөлний хөвлөнд анхаарал хандуулдаг ч юм. Яг түрүүний нөгөө энэ нүднийхээ ингээд бүрхүүлдэ ингэж яг нөгөө гэлийг ойж тусгаж байгаа юм а бас анхаарна гэдгсэнтэй. Тэр хэсэг нь их хөөрхөн байгаад байсан. Тэрнээс гадна хүнтэй харьцахтаа хүн бас зөндөө хадуураад байдаг та. Би одоо энэ хүнд юу гэж хэлэх үү ч юм уу тэгж хадуурахгүйгээр нэгэн бодлын нөгөө хүнийгээ маш анхааралтай сонсоод тэгэд энэ хүн яг юу гэж хэлэх гэж байна вэ гэдгийг анхаарангаа цаанаа бас би хадуураагүй гэдтэй гэд тэрийгээ хүртэл анхаарах тийм хөөрхөн зөвлөгөө байгаад байсан. Тийм зөвлөө. Тийм энэ ном дээр нь маань зөндөө олон хөөрхөн юм өөрийгөө ажиглах техник гэх юм арга гэх юм тийм хэрэгтэй зүйлс бас байгаа. Тэрийгээрээ их олзуурах штэ гэх юм уу? Тэгээ яг юм онл практик болсон одоо бурхан багш 2500 жилийн өмнө хийсэн сургаалыг яг одоо орчин үеийн хүн төрөлхтөн тий хүмүүс яаж хэрэглэх үү яаж амьдралдаа ер нь тэрийг ингээд одоо тэр хүчин төгөлдөр байгаа тэр нэг юм рационал ухааныг одоо ч гэсэн хүчинтэй болгохын тулд ингэж бичигдсэн ном гэдгээр маш гоё одоо амьдралтай гэх юм уу. Тэгвэл хүний сэтгэл дотор зовлон байгаа нь угаасаа л тодорхой шүү дээ. Өө би өөртөө сайхан зовлонгүй хүн гэж яг хэлээд тийм байж болно те. Гэхдээ магадгүй үнэхээр өөрийгөө анзаараад тэгээд үнэхээр ингээд одоо цагтаагаад магадгүй яг тэр өөрийнхөө төвшөнд гэгэрлийн төлөвт очирох баг тийм байх. Тэгэхээс нааш баг хүн дотор зовлон байх нь үнэн тэрнээс гарах нь үнэн гэж саяны 4 үнэн шиг энэ замаар явж одоо энийг анзаарч ингэж л баг зовлонгоос гарах юм шиг санагдаж
Хамгийн гол нь хүн өөрийгөө анзаарахгүй байхдаа ингээд хариу үлддэг машин шиг л ингээд амьдарч байгаа шүү дээ. Ингүүл тэгвэл ингүүл би ингээд гэдэг ч юм уу. Аав ээжээсээ сурсан юм ч юм уу. Одоо ингээд нийгмээс яасан юм чи. Хүний тарих ингээд нэг юм програм ингээд бичигдсэн. Одоо нэг харсан сонссон баг ингээд хүүхэд нас ч юм уу. Тэр ингээд програм нь ерөөдөө хязгаарлагдмал яа гэвэл яг энэ орчин тойрноос л харсан сонссон дуулсан мэдсэн. Одоо юу гэдэг нь тэр зөвхөн зүйлээр бичигдсэн програмаа одоо тасралтгүй бид нар ингээд хэрэг ажилуулад байгаа бол тэр л үнэн юм шиг тий. Тэр л харах өнцгөрөө ингээд тэр машин шиг юм нэг ажиллаж байгаа юм дотроо л ингээд зовоод байгаа юм шиг. Тэгвэл тэр харах өнцгөө өөрчлөлтөд тэрийг ажиллаад байгааг ингээд ажиглах юм бол бараг тэндээсээ ангиж ирж болох юм шиг тий. Тэгвэл тэр програм чинь угаасаа бүх зүйл биш шүү. Зөвхөн ингээд хязгаарлагдмал цаг хугацаанд хязгаарлагдмал орчинд хязгаарлагдмал хүмүүсээр хүрээлүүлчихсэн тэр сонссон дуулсан мэдсэн тэр зүйл учраас тэрийг л тасралтгүй ажилуулад байгаа ш. Тэрнээсээ ингээд гарах ер нь хүн зайлшгүй хэрэгтэй. Өөрийнхөө дахин шинээр ингэж одоо шинээр анзаарах гэх юм уу те. Тэр одоо ингээд зүйл хуучин тэр зүйл бол би биш юм байна гэдгийг олж харах. Тэр анзаарал ер нь мөн баг. Би тэнгуут нэг юм аягны талаар ярьжсэн да. Ингээд нэг хүний ингээ хажуу сууж агаад та аягтай цайгаа ингээд өрөхгөө цэнжнээс нь ингээ барьсан чинь гинт ийм нөгөө хүмүүс маань ингээ амар уур хөврөхөр юм хэлээ. Тэгээд би яг ингээд яг цэнжнээс нь барих үедээ яг уурлах гэжсэн гинт анзаараад тэгээд би ер нь яагаад энэ нүгэнд уурлах хэвтэй билээ гэж бодсон яг тэр үеэсээ би ямар ч байсан маш бага зэргийн ч гэсэн их чөлөөтэй болчлоо гэсэн нэг тийм мэдрэмж төрж ирсэн. Тэр нь магадгүй шууд ингээл тэр хүн намайг уурлуулдаг лээсэн бол тэр уураа ингээд одоо үржүүлээд л тэгээ магадгүй энэ хүн намайг л уурлуулах гэж байнга ингээд дандаа ингийн гэдэг ч юм уу эсвэл нөгөө хүнээ ч бас магадгүй ойлгохгүй яагаад тийм үйлдэл гаргаж байгааг нь. Тэрнээс гадна би энэ л ууралдаг хүн шүү дээ гэсэн нэг юм тогтцсон юм байгаад байгаа шүү дээ. Ямар ч асуулт байхгүй. Тэгээд тэрнийгээ хүртэл асуух ч юм уу. Эсвэл яг миний ууралж байгаа юм яг уурлахаар юм уу гэдгийг асуух ч юм уу. Ядаж нэг юм асуулттай байхад айгүй хэрэгтэй юм байна гэж утсан. Хамгийн гол нь хариу үйлдэхийн тулд үйлдэхгүй байхын тулд эхнийх нь юм тэр нэг анзаарал байгаа шүү дээ. Тэрийгээрээ маш их хөргөн санагдаад байгаа юм. Тэнгүүт шин хэрвээ би тэр үедээ тэгж бодоагүйсэн бол нөгөө хүнийг асар их үзий ядах ч юм уу тий. Намайг зарим хүн ярьж лээдэж ш. Намайг зовоохын тулд л энэ хүн төрсөн юм байна гэдэг ч юм уу. Тэгэхэд яг үнэндээ тийм биш байдаг. Тийм. Анзаараад уурлахгүй байх гэдгийг шийдэж байгаа тэр хэрэгчлэг өөртөө олж авч байгаагаараа ер нь тийм ожоо ухаан гарч байгаа гэх юм уу. Тэгээд бас түрүү нөгөө ярьсан хүн ингээд хүнтэй ойлголцохын тулд гадагшаага нөгөө хүн ойлгох, татгшаага өөрөө анзаарах гэдэрсэн шүү дээ. Магадгүй ингээд одоо хотын гудмаар ч юм уу хамгийн их болдог зүйл бол нэг юм машинтай явж байгаа хоорондоо хэрэлдэг ч юм уу те. Эсвэл одоо юу ч гэдэг гудманд ингээд хүмүүс хэрэлдэг иймэрхүү юм зөндөл байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд нэг юм би бинийгаа дийлэх гээд миний зөв чиний буруу гэсэн юмнаас олж ирнэ юм маргаан одоо ийм зүйл болж байгаа шүү дээ. Тэнгүүд яг ийм маргаан дээр яг үе ерөнхийдөө бусдад маргаалтахад яг үе түрүүний ярьсанчлаа. Энэ хүн намайг ингээд яагаад дуурлуулж байна? Энэ одоо хэн болчоод над миний өдөөс дараад байгаа юм. Энэ хүн хэн болчоод намайг ингээд яаж байгаа юм ингээд тэгж баг өөрийгөө ингээд дээр үзэж те эсвэл хүмүүс тоогдох гэж ч юм уу те. Би ойлны юм одоо том хүн гэж боддог ч юм уу те. Тэгж бодохгүйгээр тухайн хүнээ ойлгохыг эхлэх хичээгээд энэ хүн маань ингээд яараа явчихсан биш үү? Энэ хүн маань бас адилхан хүн шүү дээ гэж бодох. Тэгээд нөгөө талаас өөрийгөө миний уур ингээ хурж гэнэ үү? Эсвэл түрүүний ярьсанчлаа шунал байна уу? Эсвэл ингээ хадуурал байна уу те гэд өөрийгөө ажиглаад тэрний дараа баг хүнд тийм уур хүрхгүй юм шиг. Тэгэхээс уур нь аль гэдэг хүрээд энэ намайг яхаараа ингэж хэлж идэв гэсэн мөртлөө дахиад дээрээс нь дахиад гэтээ би энэ уураа гаргаж болохгүй гэж контролж байгаа юм огт биш. Харин ч өөрийгөө ингэж ажиглаж байгаа тэр өөртөө тэр уурлах
орлохгүй байх эрх чөлөөг нь өгж байгаагаараа баг уур нь хүрэхээс ч өмнө тэр одоо эрх чөлөөгөөр тэр сонголтоо сонгоод уурлахгүй байх тэр сонголтыг сонгоод тэр хүнээ ойлгоод өөрийгөө анзаараад тэгж байгаа тухай асуудал юм шиг яг санагдаад байгаа юм. Тэрхээ бүр гүндэ болж байгаа зүйл нь. Гэтэ яг ингээд яргад амар уртайгаа ч гэсэн яг үнэндээ энийг ингээд зуршил олгоод өөрийнхөө тархийг энэ дадуулсны дараа бараг 1 секундэд чи иймэрхүү зүйлс нь толгойн дотор болоод үргэлжиж болно шүү дээ. Жишээ нь хүмүүс ингээд уурлахыг ч юм уу толгойд ингээд дадуулсан байгаа шүү дээ. Тэнгүүд хөвчлээ өөрсдөө өмөрхтөө би өөрөө мэдлгүй л уралцсан тий. Би өөрөө мэдлгүй тэгсэн гэдэг. Яг үнэндээ дотроо бол мэдчихэл байгаа. Хамгийн гол нь энийг ингэж ухаарсан тэр ухаарлан дотор нь одоо байсан уу тий. Өөрөө мэдлгүй гитснээ мөртлөө өөрөө шийдээд байгаа шүү дээ дотроо. Тэнгүүд тэр өөрөө шийдэхээсээ өмнө хэрвээ магадгүй өмнө нь ингээд бодсон бол тэрийг нь бас ингээд өөрчилж болох боломжтой зүйлс бүр боломжгүй зүйл бол биш байгаа. Тэр хүмүүс би наа шүүхгүй би нуруугаа ингэж одоо маргалдахгүй амьдрал хүний завлан бас жоохон ч гэсэн нэмгэрч байгаа юм л үү гэж бодож байгаа. Тийм баха. Тэгэхээр тэр нэг юм сэтгэл дотроо тэр хариулдаж гин үгүй юу? Ер нь тэр хариулдахгүйгээр оршин байх тэр дадлыг суулгах юм. Өөрийгөө ажиглаад ингээд магадгүй ингээ өрөөнийхөө булан цуугаад ном уншаад ч юм уу тэгэхээр бүр улам завна гэсэн ойлголттой байгаа шүү дээ. Тэгтэл яг үнэндээ өөрийгөө ажигласнараа зовлон ч үүсэхгүй байх магадaltaй шүү гэж хэлмээр байна. Зовлон бол угаасаа байгаа. Бид хэд ингээд энэ хороо дээр хүн болоод хүрсэн. Тархи маань угаасаа л өнгөрсөнд санаа зовох ирээдүйд санаа зовхоор тэгээд бүтээгдсэн байгаа. Амьд гарахын тулд хэрэг болох нь маш бага гэх юм уу? Тасралтгүй стресс дунд өнгөрсөнд намайг яасан бэ? Ирээдүйд би яах вэ гэсэн стресс дунд амьдарч байгаа ч гэсэн зовлон байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд өөртөө ямар нэгэн мэдрэмж төрлөө өгөхөд тэрийг бас хүлээн зөвшөөрөөд тэрнийхээ хариуцлагыг хүлээгээд тэгээд эцэст тэр зовлонд шалтгаан байгаа. Тэгээд тэр зовлон арилгах замч байгаа гэдэг үннийг бас бодё гэж бодож байна. За тэгээд яг угаасаа нэг 20 минут ч юм уу 30 минутанд энэ номоо бүгдийг ингээд ярих боломжгүй те. Тэгмүүд бид хоёр яг өөрсдөө амьдралд яг нөлөөлсөн юм хамгийн таалагдсан сүдээ энэ удаагийн бичлэгээр ярьлаа. Тэгээд та бүхэн ч гэсэн хэрвээ энэ номыг уншсан бол комент хэсэгт сэтгэлээ бичээрэй. Тэгээд уншиж байгаа хүмүүсийнхэн бол ер нь бид хоёрын зүгээс энэ номыг бол зөвлөж байна. Тэгээд ямар ч байсан амьдралдаа нэг удаа уншаад өөрийгөө анзаарах, хариултлаа анзаарахад суралцах юм бол ер нь амьдралын маш хөнгөвчлөхөөс гадна баг хүний амьдралын алхам тутам мөч бүрт баг хэрэг болохоор тийм ном, тийм агуулга гэж юм бодож байна. За ингээд энэ удаагийн бичлэгээ энд хүрээд өндөрлөө. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Тэгээ баяртай.